За OneCoin Mongolia клубийнхаа гишүүдэд орой минь төргий. Энэ One Zos-ны талаар бирж дээр гарах юм уу, хизээ гарах юм. Энэ OFC ISO гарсан. Энэ хизээ дуусах юм бэ? Биднес одоо OFC токен уу One Zos-оор хизээ дансандаа аваад мөнгө олгож ашиглаж болох уу гэсэн асуудлууд их гарч байгаа. Үүнтэй зэрэгцэн бол саяхан хобби гэдэг бирж байдаг. Энэ бол бас дажгүй бирж Сингапурт суурьсан хятадын бирж байгаа. Энэ бирж саяхан хятадд байжгаад Оросд өөрийн салбараа нээсэн байгаа. За энэ дээр бол би энэ хобби биржийн энэ арилжааны самбарыг үзүүлэх гэж та нарт яагаад энэ хобби биржийн арилжааны самбарыг үзүүлээд байна гэхээр ямар ч нөхцөл бид One Zos бирж дээр гарах юм бол энийг бол мэдчих шаардлагатай учраас би та нарт энийг тайлбарлах гэж гаргаад ирлээ. Энэ хобби бирж Binance, Bittrex, BMX гэдэг маш олон бирж байгаа. Одоо өнөөдөр бол энэ хоббигийн талаар ярих гэж байгаа учраас энийг та бүдэд үзүүлье. За ингээд биткойн. За энэ биткойн USD долларын хамаарлыг үзүүлсэн байна. Ингээд 4 цаг, 1 өдөр, 5 өдөр, 7 хоног ингээд нэг сараар ингээд графикийг харж болно. Энэ нэгт бол ингээд маш хялбар хурдан ингээд ажиллаж илээ. За ингээд нэг өдрийнх нь график дээр ирье. За ингээд томруулаад үзье. Энэ дээр бол өнөөдөр бол ингээд сая 23-нд бол биткойны хайш ингээд дээш өссөн 3700-аас нэг өдрийн дотор бараг энэ 4200 руу ороод 25-ны өдрийг харуулж байна л да. Энэ доотлын энэ зурааснаас доош бол хичнээн хэмжээнийх нь юу үзүүлдэг зургаар. За ингээд 25-нд ингээд буцаад унсан байгаа. 4200-аас огцом өмжөөш нэг өдрийн дотор 3600 3700 унсан байна. Өнөөдөр бас энэ уналт тусан байлаа. Энэ маш сонирхолтой. Өнөөдөр 28 одоо энэ биднес 1 цагийн график дээр тавьсан байгаа хаа. За тэгэнгүүт энэ өнөөдөр бас ингээд тэр уналтнаас хойш ингээд дунджаар 3800-900-ийн ханшин дээр үж чад 3812-оос ингээд доошоо унсан байна огцом 3686. Энэ бол крипто валютын зах зээл дээр энэ ханшны уналт бол бараг 20, 30, 40, 50% өдрийн дотор цагийн дотор унах нь бол өсөх нь бол дээшээ өсөх доошоо унах нь бол хэвийн үзэгдэл байдаг. За ингээд хобби бол Оросд бирж гаргахын тулд токен зарласан байгаа. Энэ дээр бол HTA гэсэн токен зарласан байлаа. Энэ талаар та нарт дараа нь тайлбарлаж болно. За ингээд Оросд бол ингээд хобби exchange Оросын талаар хоббигийн сайтн дээр ингээд бичсэн байгаа. Грачо гэдэг залуу. Одоо энэ Грачовын талаар би ярих гэдэг юм л да. Энэ бол OneCoin-той холбогдсон учраас цаашаа би ярих гэж өдөрт бол 20 сая долларын одоо арилжаа хийхээр явандаа жигтэй 200 сая долларын арилжаа хийх талаар ингээд мэдээлэлүүд байгаа. Энийг та нар өөрсдөө хараад үзчих болно. За тэгээд одоо үндсэн зүйл рүүгээ оръё. За энэ Елена Баландина Дилбар гэдэг энэ казак бүсгүүчүүд бол энэ OneCoin дээр маш их идэвхтэй ажиллаж байгаа. Энэ бүсгүүчүүд бол энэ Грачовыг буюу хобби биржийн Оросын төлөөллийг бол өөрч энэ Оросд тусан 24-нд тусан одоо өөрсдийн сургалт уулзалтан дээр ихтгэл тавьсан байлаа. Энэ талаар энийг тавихаас өмнө одоо энэ 21-ний өдөр байна шүү дээ. Грачовтой энэ вебинар хийсэн байдаг. За ингээд товчхон би үзүүлээд гол юм ярьчих. Грачов бол өөрөөхөө энэ ярилцлаган дээр бол биржийг бол сурталж ирсэн.
Тэгээд энэ хүмүүстэй яаж танилцсан талаараа ярьж илээ. Танилцаад удаагүй талаараа ярьсан. Өөрийг бол энэ хоббигийн Оросын төлөөлөгчийн газрын тэргүүн гэдэг ингээд танилцуулж байгаа. Энэ дээр нэг гол онцлог бичлэгийг одоо би танад сонсгоё. Но я еще как бы добавлю здесь само понятие. За энэ Ильяна гэдэг хүүхэн бол асуусан манараас юу гэж асуусан гэхээр Правильно я? за энэ 17 минут дээр байдаг лөө. Уже идут по ванкоину, но я думаю, За энэ это первое. сонсгоод би танарт орчуулад өгье. Да, все так, все так. За Ну какие, давайте еще вопросы. за дахиад нэг асуулт асууя. Да, Хариулъя значит, гэж смотрите, байна. ну вот тут вопросы, конечно, уже идут. Энэ хүмүүс ингэж ярилцлагын дунд по асуулт ванкоину, но я асуусан думаю, байлээ да. что Энэ вы ванконтой сейчас холбоотой правильно асуулт ответили в плане того, асуулах что- гэдэг. Ну давайте я задам его, вы уже сами скажете. Андрей, Давай. когда будем листить ванкоин на хобби? За хобби дээр ванкоины Опередить в этом вопросе. хоббигийн жагсаалтад бол ванкоин орох уу, Binance бирж дээр орох уу, яах бодолтой байна та гэсэн энэ залуу хариулж байна да. Очень надеюсь, что мы будем. За бид бол итгэж байна. Листэнд жагсаалтанд оруулах талаар яриа хэлцэл хийж байгаа. Бараг сар гарan ярилцлаа энэ талаар. Этой весны, там, второго квартала. Энэ хавар буюу 2 дугаар үйлрэлд бол бүх нөхцөлөө Так, биткойны команд ч юм уу и быть первыми, манай кто получит талаас ч юм уу право на листинг ванкоин. Ну, ярилцаад от себя добавлю, ванкойныг вчера жагсаалтанд у нас оруулах тийм были тоже по этому тусгай зөвшөөрөл авна гэж үзэж байна гэж ингэж ярьсан байгаа энэ ярилцлаган дээр. рассматривает этот вопрос. А мөн бас Хоть на этих стал- цааш нь энэ дээр Да, в сонирхолтой принципе, бичлэг вот следующий вопрос здесь же, мань это нөхөр же, хийсэн вот, байдаг. что 10 легко за 40 и За более. одоо жоохон залуучуудаас илүү энэ дунд иргэн насны түүнээс дээш хүмүүс яаж энэ бирж дээр арилжаанд орох уу гэсэн талаар энийг Действует английский асуусан байдаг. В частности, в марте Тэгээд энэ хууль эрх зүйн талаар жоохон Вот энэ хариулж ярьсан байгаа. законности вообще действий с криптовалютой. Криптовалютын хууль эрх зүй ямар байдалтай байна гэсэн энэ Грачо бол хэлдэг. Хуультай ч юм шиг, хуулгүй ч юм шиг юм байгаа. Незаконно, незаконно. То есть это никак. Мгм. Закона вообще За нет. хуультай ч юм шиг, хуулгүй ч юм шиг байж байгаа гэж ярьж байна. Будет ли в ближайшем будущем, если А он- ойрын ирээдүйд болохоор вот во всех группах, как мы участвуем, вот сейчас мы, ну, из таких примеров про легальность, да, мы в рамках жишээ хэлье. в рамках Манай биржийн хэмжээнд бол Rakib гэдэг энэ с Центробанком российским ЦБ, Rakib Оросын төв банкта зөвшөлдсөд анхны гүйлгээг бол биткойноор хийсэн. майнер, Майнер бол биткойн олборлоод деньги на свой счет. тэр урамшууллынхаа мөнгийг бол Оросын банкар дамжуулаад дансандаа хийсэн. Энэ болгоныг бол Но это прецедент. хямжээсэн. Поэтому я думаю, Төв банк Rakib 2. 2020 года За 20 он гэхэд бол хозяйство появится. энэ хууль эрх зүйн зохицуулалтын асуудал байх баха. То, уже Гээд ингэж ярьсан байгаа. За Rakib гэдэг байгууллага юу вэ гэхээр энэ та бүгд тараарай. Оросын энэ крипто үйлдвэрлэл блокчейний ассоциац гэдэг юм том байгууллага байж байгаа жишээд. Энэ дээр улс орнууд юу хийж яах гэхээр хууль эрх зүйн талаа маш их сайжруулж байна. Дүрм журам гаргах гэж оролдож байна. Хуулийн одоо зүйлүүдэд гаргаж тавьж байна. За энэ гишүүд нэг чинь ямар гишүүд вэ те? Энэ байгууллагууд байгаа. За ингээд маш олон байгууллагууд ингээд энэ Оросын крипто индустри блокчейний ассоциацид нэгдсэн байгаа жишээд. Нэлээд нэртэй олон байгууллагууд ингээд байж байна те. Нийгэмлэг, клубүүд, холбоо, ассоциацууд ингээд нэгдсэн байж байгаа жишээтэй ийм том байгууллага байж байна. За энэ ярилцлагыг ингээд 36 минутын ярилцлага та нар дараа нь өөрсдөө харж байгаа. За энэ 21-нд ингээд энэ 24-нд энэ Грачовыг уурж энэ OneCoin-ыг шүүд бол өөрсдийн уулзалтан дээр ярилцлага хийхээс өмнө энэ бичлэгийг хийсэн байдаг. За 24-нд тэр ярилцлаганд уулзалтанд очисон байлаа. А гэтэл 26-нд ийм мэдээлэл гарсан байна. Folklog гэдэг энэ мэдээллийн сувг дээр та нар уншаарай. За Hobby Russia OneCoin-той холбоотой юм уулзалт ярианд оролцсон байна. А тэр хамтрах төсөлд хамтрах талаар бол одоо татгалцсан хариу хэлснийг татгалцсан гэдэг талаар энэ мэдээлэл байна.
За энэ дээр цаашаа бол ингээд Hobby Bridge-ийн тэргүүн Оросын төлөөлөгч Андрей Грачев бол Folklot ингээд ярилцлага өгсөн байна. One Life төсөлтөө бол одоо холбоотой юу? Энэ OneCoin криптовалюуттай холбоотой ингээд пирамид төсөлгээд ярьсан байна. За тэгээд энэ тэр D-Shaker платформ дээр бол энэ илтгэгчээр ярилцсан гэдэг ингээд доор нь өөрөө Грачев юу гэж хэлснийг би орчуулахыг оролдъё. Надад бол D-Shaker талбар дээр ажилладаг хүмүүсийн төлөөлөл бол хандсан нэг сард сургалтын семинар явуулаач манай нийгэмдгийн хүмүүс тэгээд OneCoin-той холбоотой гэдгийг тэднээс надад бол хэлээгүй. Тэгээд банкны хоёр төлөөлөгч нэг бизнесийн байгууллага хөтнөөс энэ үйлчлэлтэн дээр уулзаж ингээл болцсон гэдэг Грачев хэлж байна. Тэнгүүд энэ D-Shaker талбар дээр бол энэ One криптовалют өөрийнхөө тухай бол энэ евротой харьцдаг талаар ингээд тавьсан байсан ингээд бичсэн байна. Чааш ингээд D-Shaker-ийн төлөөлөгчд энэ Грачев руу спикерээр оролцооч гэдэг ингээд крипто биржийн Грачев яасан гэдэг энэ 24-нд ийм Импери Башня дээр Москва Сити дээр уулзалт болно 24-ний 14:30-аас гэдэг ийм зар тавьж байсан баг жишээтэй. За энд нь болох тэр ингээд тийм газар ийм илтгэгч нар одоо уулз сургалтын уулна гэд битсэн юмнууд байна. За доош нь ингээд ярингууд энэ бас л Грачев ярьж л дээ. За би энэ бирж криптовалютын талаар энэ манай талбар дээр яаж бүртгэх талаар бараг цаг гарan ярьсан гэж байна. Гэтэл өнөөдөр орой тэднээс Facebook дээр би одоо тэднүүсийн бизнесийг дэмждэг юм шиг юм мэдээлэл тавьсан байна. Би бол энийг бол маш их гайхсан. Энэ бол бодит байдалтай одоо дүүцгүүдийн мэдээлэл байна. Тийм учраас би одоо OneCoin-ийн төлөөлөгчдөөс энэ 7 хоногийн дуусгаас өмнө бүх энэ холбогдлолтой мэдээллийн цугууд дээр тавьсан мэдээг аваараа. Бидэнтэй одоо хамтарч байгаа гэсэн тийм мэдээлүүдээ аваараа. Хэрвээ тэгэхгүй би бол албан ёсоор хүмүүсийг энэ төөрөгдөлд оруулж байгаа мэдээлэл шүү гэж ингээд мэдэгднэ. Албан ёсоор нийтэд зарлана гэж бичсэн байна. За тэгээд энэ тавьсан мэдээлэл бол ямар нэгэн албан одоо манай компаниудын хооронд албан ёсоор хамтран гэсэн тийм мэдээлэл биш ээ. Hobby бирж дээр OneCoin-ыг бол жагсаалтандаа оруулна гэсэн юм байхгүй гэдэг ингээд Грачев хэлсэн багч шүү дээ. Бичлэгэн дээр бол өөрөө жагсаалтанд оруулна нэг сар ингээд ярилцж байна. Энэ хавар болтлоо биднээс хоёр компани шийднэ гэдэг ингээд ярьсан байгаа. За тэгэнгүүт энэ Елена Землянская гэдгийн Facebook дээрээс одоо бүхэн босон гэдэг юм жишээ л да. Энэ Землянская гэдэг хүүхэн бол энийг бол ингээд битсэн байна да. За энэ OneCoin бол Hobby биржтэй ингээд хамтрах байгаа Грачев одоо One Life гишүүдэд сургалж явууллаа. Энэ Оросын крипто бизнес блокчейний бас президент гэдэг ийм хүн бол албан ёсоор манай компанитай хамтарч яах гэсэн юм битсэн байна. Елена Сидоренко гэж бол энэ Оросын дүүнд ажилладаг криптовалютын талаар ажиллаж байгаа багийн одоо гишүүн байна. Тэр хүн бас ингээд ярилцлага хийн мэрнэ гэдэг ингээд зургуудаа тавьсан багч шүү дээ. За энэ бол нөгөө энэ Землянская гэдэг энэ Дэлбар гэдэг энэ Грачев байна л да. Оросын хобби салбарын төлөөлөгч. За доор нь бас ингээд энэ Угар Гүсэнов гэдэг хүн ингээд энэ манерийн 24-нд уулзалтыг ингээд тавьсан байна. За Грачев тэгээд бас цаашаа биччихэл дээ. За энэ бол хурдан гарааны арилжааны хурдан гарааны вакцины зураг байна. Хобби Оросын гэж бичсэн байна. За ингээд та кодо
хуулбарж авч болно. А манай ийм сайтн дээр байгаа. За манай энэ сайтн дээр бол яг албан ёсоор ингээд зөвшөөрсөн хамтран гэсэн зүйл байхгүй албан сайтн дээр. Би бол өөрийнхөө стандарт бүтээгдэхүүн болон бижийнхаа тухай ярьсан. А хүмүүс зураг авчаад энийгээ бол одоо өөр агуулгаар ингээд тавьсан байна гэдгийг ингээд мэдгдсэн байж байгаа. За тэгээд форклогийн анхааралтай уншигчид бол ингээд харсан баха. Елена Баландина, Дилбар Мсатов, Андрей Гречов эднүсийн видео конференцийг үзсэн байхаа. Тэгээд яаж хариулсныг ингээд доор нь ингээд энэ 17 минутанд ингээд бичсэн байна. За энэ 1 минутын бичлэгийг сонсъё. Түрүүн би орчуулсан байгаа. Да, значит, смотрите, ну вот тут вопросы, конечно. За би жагсаалтанд ороход ингээд орж болов гэж найдаж байна. Ну давайте я задам. За бид бол энэ талаар бараг сар гарan ярилцлага хийж байна. Энэ хавраг хэд биднээс 2 дугаар өдрөлд бол OneCoin болон OneCoin команд болон манай зүгээс бол ингээд тоглолцоон төрчих байх. За тэгээд OneCoin-ыг өөрсдийн чагсаалтанд орох онцгой эрхийг авах анхдагч болох байхаа гэсэн юм ярилцлага хийцэн байгаа байхгүй юу? За тэгээд фоклог төгтөө бол би энэ нөхдийг бол OneLife-ийн металд орохдоо энэ хүмүүсийг бол Ну, от себя добавлю вчера. OneCoin-то орохгүй мэдхгүй гэсэн тийм ярилцлага ингээд өгсөн байгаа. За ингээд OneCoin-ы талаар бол OneCoin-ы талаар бол ингээд сануулсан одоо өөр мөр гэсэн мэдээлүүд өгдөг. Тэгээд нийт хохирол нь бол одоо энэ зарим нэг хүмүүс 11 тэрбум доллар гэдэг ингээд гарцсан байх жишээтэй. За энэ бол Оросын сайт. За ингээд цааш нь юу ярих гэдэг юм гэхлээр үнэхээр OneCoin маань энэ биржид гарах уугүй юу яах вэ тодорхой бус байна. Ямар ч үсэн энэ мэдээл сайн ч талтай, муу ч талтай. Одоо яг OneLife компанийн хувьд бол ийм мэдээлэл байна. Тэгээд та бүгд өөрсдөө энийг мэдээллийг аваад ингээд дүн шинжилгээ хийгээд гадна дотны мэдээллүүдийг аваад өөрсдөө ингээд бодоод үзээрэй. За одоо энэ дээр та нарт юу үзүүлэх гэж юм гэхэлэр юуны нөхцөл өөрчлөгдсөн байлээ. Дансны. За ингээд компанийн нөхцөл шаардлага өөрчлөгдсөн байгаа. Ингээд ногоон ийм шаардлага гарна. Энэ дээр та нар нөхцөл шаардлагыг зөвшөөрнө гэдэг ингээд дарчих хэрэгтэй. За тэнгууд ингээд орно. Цааш нь энэ би ер нь энэ one зоосонд ийм блок байт юм уу гэдэг энэ талаар бас ярих гэж бодож байна. OneCoin-ы блокчейн болохоор минутанд 50,000 гүйлгээ хийх чадaltaй блокчейн байдаг гэж байгаа. За энэ бол ингээд уншиж байна. Одоогоор сая 186,114 блок нь бодогдож байна. За энийг хэдүүлээ ингээд тооцоод үзье. Сая 186,115 5 дахь блокийг. За ингээд энийг бол минутанд 50,000 ванзоос олборлох чадaltaй гэдэг ингээд ярьсан байдаг компани. За ингэнгүүт өнөөдрийн байдлаар яг одоо ихэд энэ 59 сая 305 сая 750,000 одоо ванзоос олборлогдож байна гэсэн. За энэ блокийн талаар бол би та нарт цааш нь үзүүлье. Энэ ямар учиртай вэ гэхээр OneCoin-ийн энэ сайт руугаа ороод та бүгд энэ дээр бол ингээд мэдээлэл байдаг. Энийг бол та бүгд мэдчихэж байгаа. Ямар мэдээлэл байдгийг ингээд тайлбарлсан тийм ээ. Энэ сайт руу бас хаяа орж үзэх зүгээр. Ингээд хараарай.
За энэ экосистемийн талаар бас бичсэн байгаа. Экосистем гэж юу юм яад юм. За энэ мэдээллийн сувгууд байна. Санал гомдол өгдөг юм бас хэсэг байна. За одоо би энэ блокийн талаар майнинг үнэхээр явагдсан юм уу энэ дээр гээд энд нэг мэдээлэл өгдөг. Та бүгд энийг бас ингээд харчвал зүгээр баг. Ер нь ямар ч крипто валют болохоор блокчейн технологи дээр явагдах ёстой. Блокчейн технологи дээр явагдахдаа тэр бичигдэж байгаа програмын алгоритм бол өөр байдаг. За энэ дээр ингээд энэ арай техникийн талын юм руу би ингээд та бүгдэд үзүүлье. Доош оронгууд за энэ майнинг гэдэг энэ олборлолтын дээр ингээд ороод харахад энэ за хүндрэлнэ гэж юу яад ингээд энэ 10 минутанд жишээ биткойн нэг олборлолт хийдэг буюу блок боддог бол энэ бол жоохон хүнд хэцүү гэдэг иймэрхүү юм бичсэн байгаа. Энэ майнинг хүндрэлийг бол ингээд 100%-аар тооцдог гэж бичээд хамгийн гол нь энд бол одоо хараа 1 минутанд 50,000 зоос олборлодгоо one coin-ийн талаар бичсэн байна. За одоо нөгөө алгоритм гэдэг миний ярих гэдэг энэ чухал юм байна. Энэ бол альткойн биш ээ. Биткойнихоос арай өөрчлөгдсөн тийм ээ. Хэрэгэлдэг. За энэ X11 гэдэг энэ X11 гэдэг алгоритмыг хэрэгэлдэг гэсэн мэдээлэл энэ дээр байдаг. За энэ юу нь юу вэ гэхээр X11 алгоритм бол Evan Dayfeld гэдэг хүн зохиосон анх 2014 оноос хойш хэрэгжилж байгаа юм алгоритм байгаа. Энийг бол Dark Coin дээр анх 14 онд хэрэгжилжсэн байгаа. Сүүлд нь бол Dash Coin болсон. Энэ ягаад 11 гэдэг тэгэхээр 11-ийн кэшээс бүтдэг нэлээд тийм баталгаа цайтай ийм алгоритм байдаг гэж яригдж байгаа. Тийм учраас энэ одоо Evan Dayfeld гэдэг хүн хийснээс хойш маш олон cannabis coin гэдэг олон coinууд бол энэ X11 алгоритмыг авч хэрэгжилж байгаа жишээтэй байна. За ингээд X11 алгоритм ч юм уу энэ hash rate гэж юу гэдэг энэ талаар бол дараа нь хэрвээ хүмүүс сонирхвол бичлэгийг хийж болно. За ингээд та бүгд энэ мэдээллийг сонсоод өөрсдөө дүн шинжилгээ хийгээд яваарай. Бид аль болох тэнцвэртэй мэдээлэл өгөхийн тулд ийм сөрөг мэдээлэл ч юм уу жоохон эвгүй мэдээллүүдийг бас хаяа оруулж явах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.